Яг шинэ жил гэхээр хамгийн түрүүнд юу боддог юм? Яд бол ингээл мандрин. Тэгэл юм ёлкын ингээд жоохон бахад ингээд үлддэг ингээд тоглоомнууд. Утаа бас орж ирж байна. Солиот орж ирж байна. Нэг утаан донд л нэг ганц хоёр солиот бодож байгаа л төрснөд орж ирж байна. Тэгээ шинэ жилийн дугаар айгүй гоё боллоо шүү, тий. Супер боллоо. Бид нар яг зүгээр энэ нөгөө гэр халуун гэрэлд ингээд зогсоод байгаа болохоор дулаахан байгаа байхгүй. Гадаа зураг авах юм бол бүр баларна. Аим байгаа л даа. Тэсгэн хүүтэн гэж одоо 9 хэллээ шүү дээ. Тэгэл амар хүүтэн. Хамгийн амар дарж исэн юм чи юу вэ? Би нэг 2 дахь ангита хичээлээ тарчаад гадаа ингээд нэг яг энэ газараас ирж авдаг гэсэн байхгүй. Тэр газараа хүлээгээл зогсож манайг ярих байдаг. Уцаа юм ч авдаг. Тэгэл би гадаа цаг зогсоод буцаад сургууль руу орж болно шүү дээ. Дулаахан тэхгүй гол нэг шарандаа тэрнчэнэ бүр өөрөө уурлаад. Тэгээ би баг 2 цаг дарсан. Тэгээ би бүр шоконд ороо амар даарсан. Тэр бүр хизээч санаа. Ирсэн юм гэдэг бол. Тэгээ ирээд би ч боо драмаас та нарыг үзээ ядчихна. Тэгээ одоо даар чадахгүй. Даар чадахгүй зод ч байнга 4 давхар унттай дотор. Нэр 4 давхар. 4 давхар дотор унттай. Тэгээ чи ийм өргөн өмдөмсөд идэм биш үү? 3 ноолоор 2 нь ямаа. Ноолорс дулаахан л да зүгээр. Би бол Солонгос яг үнэндээ бол хөлдөж өхөө шахсан. Тэгээд хүний нутгийн тэр нөгөө нэг хүний нутгийн үйл дулаанч гисэн өөрийн нутгийн хүүтнээс хүүтэн гэдэг үгтэй би санаа нийлсэн байхгүй. Ягаад гэвэл зураг авалтаар явж исэн. Тэгсэн чинь тэр судлаагүй очсон. Бид нар ч уг нь тарийн талбай мал будаандын талбайтай зураг авах гэж очиж байгаа сууд шүү дээ. За. Арайч хүлдэчихгүй гайгүй болов гэж одоо Солонгосын ш дулаан орон гэж бодд юм байна бид нар. Тэгсэн чинь мангар муу санаатай хүүтэнтэй заа юу. Нимэх заагаад байна. Хамгийн хошиг цагаа гарна. Гэхдээ тэр нөгөө чиглэг хүүтэн юм байна штэ. Манай энэ даснаас хийсэн хүүтнээс хамаагүй муу санаатай. Хорогдох газар олдохгүй. Тэгээд тэр жил нь ядаж яхад байна штэ. Ойрын 40 жилд болоогүй хүүтэн болсон гинэ. Далаа дээр зураг авах гээд очсон. Далаа нь үлдчихсэн байж яах вэ? Нэг солонгосчууд чинь тэгж хүүтрдэг болохоор дулаалганда барилгынхаа дулаалганд бас нэг анхаардаг юм байна. Зочдбууд лидер чинь болно шүү дээ. Тэр цонхныхын хажуугаар амар сийгж байгаа байхгүй юу? Тэгэд бид нар чинь хөлдөж өгөхгүй зургандаа орчоод хурж ирэл хамгийн чанга дээр наатга цахилгаан гуцаа халаагаараа гээл тэгээд халуун гуцсан дээр хэвтэгүүд яа ингэнгүүт нүүрэн дээрээс нөгөө цонхных нь гэрэл нэгэл нөгөө салхичин сийгээл хүнчлээд доороос нь шалзаж алхаад дээрээс нүүр хөлдөж гээд байгаа юм. Халуун хүүтэн тамыг нэг дорнд үзэж байгаа юм. Ер нь бол яг тийм жиндүү хүүтэнд амар сайн үзэг ороод юм билээ. Гадныхан кинон дээр хахаар амар нэмхэн залуучууд ийм том ороод ингээд яваад идэж муухай гангараа биш юм уу? Гангараа биш гинэ. Чигээ хоолой дулаахан байх юм бол ингээд оруулж ирж байгаа амьсгал өөрөө ингээд дулаацаад өвддөггүй нөгөө жиндүү юм а шууд дулаад юм. Тэр хоолойгоо л дулаачд юм билээ. Тэр жанцсан. Тийм нэг чиглэг газар. Манайх бол угаасаа хуураа болохоор эндийгээ дулаад бол энэгээрээ цан зөхиод тэгээ шууд гатгаа шүү дээ. Тэгээ манайхан ч бас ингэж байна. Малгай өмсөхгүй байна. Би бол хүүхэд байхад үнэндээ малгай өмс үзээгүй. Тэгээд ингээд одоо жоох ингээд нас яваад ирсэн малгайг бас хүүхэд залуу шиг санаад яваад ш. Тэнгүүд ингээд бүх садууд ч ингээд нарийнсан ч юм байна. Толгойн. Тэгээд ингээд тамхи татааг байхад тамхи татсан юм шиг ингээд мангуурж яа. Тэгээд ингээд нэг дулаан газар орж бүн гээд ингээд юм манараа би заримдаа манараад байгааг чи анзаарч байгаа юм. Тэр чинь хүүтнээс халуун орж ирж байгаа. Малгай өмс хэрэгтэй юм бил. Бид нар дарж юм байгаа юу? Би нэг найзтайгаа юу хөгжим тоглох гээд өвл тэгээд ингээд евро ишигээ ойрхон ингээд такт өчсөн. Тэгээ би манай найз ингээд контр тоглолдог. Тэгээд тэрийг чи ингээд хоёр талаас нэг юм байж байна. Би хөгжмөө ингээд барай. Такси хэл том хөгжмөнүүд байна да. Позыг харах. Тэгээ 30 минутын дараа тоглох хэрэгтэй тоглолт нь. 2 цаг дээр ирсэн. Хөө. Тэр ингээд гар хөдлөхгүй. Аа. Тэгээ тоглолтын дээр яг хөдөл бас хөдлөхгүй. Тэг хөдлөхгүй. Гар хөдлөхгүй. Дараад. Тэгээ хацчихдээ юм байна. Тэг ингээд ийм болчихдог. Өгнөл ийм байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд чи тоглож чадаагүй тэгээд амар удаан тоглож шүү дээ. Ингээд нэг ийм л. Чи ч нөгөө даралт нөгөөд чи юм бүр контрбас юм шүү дээ. Бүр ийм. Тэрс амар хэцүү юм ба тийм нөгөө хөгжим лимп ангийнхаа чи ингээд автобуснаас суу тэр амар том юм би. Автобус ороход автобус лаг гэж хаагаад нэг хүн дэ цаа хийж чинь гээ тийм. Тэр хөгжмөр анхаас тийм юм шиг бодлоо. Анхаа кинонд явж байхдаа чи дарж ирсэн биз дээ. Киноных бол дандаа даард юм доо. Амар тэр кино үйлдвэрийн тэр павилон гэдэг чинь чөтгөр тогтохгүй хүүдэн гэдэг чинь одоо улсын байгууллага тийм болохоор өгдгөө тоог дулаанаа өгдөг юм уу? Амар хүүд би тэр нэг 3 найз тоглож байхад юм дотороо 2 давхар ноосон цав зөмсөд гадна талаар нэм нөгөө юу бодолт көмсөл тэгэл илж үжиглж байгаа л завсарлага болоод пицца ярьлаа гэдэг.
нэг сцен тоглоод идчих гээд үгүй наад пицца ч хурч одоо халуун дээр нэг тэгээд халуун юмны төс болж байгаа юм чи. Тэгэл ороод пиццаг онгоолгол дөнгөж ирсэн ингээд уур муур савсан пицца ингээд гаргаж тавил өнөр өнөсөж байгаа шүү дээ. Тэгэл хүрэл пүрк гэл ингээд аваад ингэх хооронд л нөгөөт ингээд цацж байгаа юм. Амар муухай гарч мартаадсан. Тийм үед нь бол хөлөөл дулаалах хэрэгтэй юм. Тэгэхээр мангар хурд хоолоо моолоо ингээд жүжиж гэл хурдна. Ер нь бол доороосоо л бид нар шиг юм амар ийм хуурай хүүтэн газар бол одоо нэг ноолроо аимш гэдэг шиг тийм юмнууд. За тэгснээс гэхгүй юу. Хаахгүй одоо шинэ жилийн дугаар болж байгаа тэгээд танаас бүгдэнд нь говьоос бэлэг ирсэн. Мэдрэгдээд байсан юм аа нэг тийм хүүтний тухай ярих шиг хэдүүлэх тийм дулаахан юм өгөх гээд энэ гэдэг нь мэдрэгдсэн юм аа. Даарахаар хүний инээд хүртэл багасдаг юм байна. Гэхдээ инеэгч тийм процесс биологийн үйлдэл явдаг юм байна л та. Тэгэхээр бид нар дулаахан байж те бие биендээ шинэ жилээр дулаахан бэлэг билгэж бүгдээрээ дулаахан баярынхаа орой гадаанаа гарч ориглон дарсаа буудуулж тэр дулаанаас чинь ялгарсан инээмсэглэлийг бие биендээ өгөх тийм сайхан бэлгийг манай оюухан өгж байгаа юм байна гэсэн хэлэх юм байна. Гадны гадагшаа явахаар ханаас шиг way from гэл from Mongolia гэх тэгэхээр gobi гэж ярьдаг штэ. Тэр монголчуудыг яг тэгэхээр би тэгээд гэдэг юм. Монголчуудыг говьор төсөж ингэж бид шиг говьшгэ тийм дулаахан сэтгэлтэй хүмүүс шүү дээ гэх тий. Говьхонд баярлалаа. Аймаг гоё дулаахан бэлэг бидэрлээ үлгээсэн байна. Баярлалаа. Баярлалаа.